За. Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэн сайхан амарч байна уу? Үл хөдлөх хөрөнгийн техник зууч компани Синик телевизтэй хамтран бэлтгэдэг шинэ байр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ нэвтрүүлгээрээ бид та бүхэнд шинэ орон сууцны зах зээлийн чиг хандлага тойм мэдээллийг хүргэх болно. За ингээд Улаанбаатар хотын шинэ орон сууцны тоймор мэдээллээ эхлэе. Сайн байцгаана уу үзэгчдээ. Миний танилцуулах орон сууц бол Баянзүрх дүүрэг 1-р хороонд байрлалтай Golden Hill орон сууц юм а. Golden Hill орон сууц нь Эрцэнкагийн баруун талд байрладаг. Та бүхний сайн мэдэх Golden Wheel, Royal Castle зэрэг өндөр зэрэглэлийн хотгонуудтай зэрэгэлдээ байрладаг орон сууц байгаамаа. За ингээд одоо та бүхэндээ Golden Hill орон сууцныхаа байршлыг Google-ийн газрын зураг дээр тайлбарлаж харуулъя. Golden Hill орон сууц маань энд байршиж байгаа. Энд Эрцэнка байрлаж байна. Эрцэнкагийн яг баруун талд байрлаж байна гэсэн үг. Эргэн тойрон Golden Wheel гээд хотгон байгаа. Royal Castle гээд хотгон байгаа. Тэгээд ойр хавьд нь улсын болон хувийн томоохон сургууль цэцэрлэгүүд байгаа. Яг хойхон талд нь эрэл сургууль байгаа. Мөн 48 дугаар сургууль байна. 122 дугаар цэцэрлэг байна. Урагшаанаа яваад 33 дугаар сургууль байгаа. Тэгээд хүнсний томоохон сүлжээдлгүүр нь болохоор Sky ихтлгүүр байж гэн. Тэгээд гүүрээрээ замаа гараад орчлон сургууль гээд ингээд ерөнхийдөө эргэн тойрон орчинд нь бүрэлдсэн бүхий л зүйлс нь одоо Golden Hill хотгоныг одоо байршил маш сайн болохыг энэ зүйлээс харж байна. За Golden Hill хотгон руу одоо орох болон төв замууд нь хаан байршиж байгааг би тайлбарлаж өгье. Энэ болохоор сансрын аюулгүй тойргийн зам нь явж байна. Энэ сансрын колонкоос салаад доошо урагшаа чигээрээ уруудж байгаад Эрцэнкагаа уртлаар нь тойроод ингэж орох боломжтой. Нөгөө нэг гарц нь болохоор 100 айлын энэ салдаг замаар ороод тэгээ Golden Wheel хотгоны хотгон руу ордог гүүрээр гараад ингээд орох юм 2 орц гарцтай байгаа. Тэгээд яг энэ нөгөө сансраас одоо мөс рүү уруудаж явдаг зам энд харагдаж байна. Тэгээд төв зам нь болохоор энэ урд хэсэгт нь байрлаж байгаа. Golden Hill шинэ орон сууц нь нийт 12 давхар 198 айлын орон сууц юм. Нэг давхартаа үйлчилгээтэй, зойрын давхартай, зулаан зогсоолтой. 3837-оос 7178 м2-тай нэгээс 3 өрөө орон сууцнаас сонгох боломжтой. Golden Hill орон сууц нь 2013 оны 9-р сард ашиглалтанд орно. Golden Hill орон сууц маань орчин нөхцөлийн хувьд маш сайнд тооцогдно. Яагаад гэвэл Golden Wheel хотгон, Royal Castle зэрэг өндөр зэрэглэлийн хотгонуудын дунд зэрэгэлдээ байршдагаараа том давуу тал болж өгч байгаа. Мөн Улаанбаатар хотын төв цэгээс 2 км-ийн зайд байршдаг учраас байршлын хувьд маш сайн гэж үзэж байгаа. Golden Hill орон сууцны ойролцоо орчлон сургууль, эрэл сургууль, англи хэлний сургалттай сургууль, 48 дугаар сургууль, 135 дугаар цэцэрлэг, 22 дугаар цэцэрлэг маш ойрхон байршиж байна. Хэрвээ та хүүхдийнхээ сургууль цэцэрлэгтээ ойрхон орон сууц сонгохыг хүсвэл миний танилцуулж байгаа Golden Hill нэртэй орон сууцыг сонгоорой. Техник зууч компаниас сар бүр шинэ болон хуучин орон сууцны судалгааг хийдэг байгаа. Энэхүү судалгаанаас харахад Golden Hill орон сууц байршиж байгаа газар яг 1 жилийн дотор орон сууцны үн 24.8% өсөлттэй болох нь харагдаж байна. Тийм учраас банкнд мөнгө хадгалуулснаас илүү үл хөдлөх хөрөнгө болгон хувирах нь илүү их ашигтай болохыг харж олно. Та бүхэндээ төлбөрийн нөхцөлийг танилцуулъя. Манай Golden Hill орон сууц нь 1 м2-ийн үн сая 800-аас сая 870 мянган хооронд байгаа. Та орон сууцныхаа үнийн дүнгийн 30%-ийг төлөөд үлдсэн 70% дээрээ Төрийн банкны 15 жилийн хугацаатай 1.7% хүүтэй орон сууцны зээлээр авах боломжтой. Мөн үүнээс гадна 1 жилийн хугацаанд сар бүр тогтмол хэмжээгээр ямар ч хүү төлөхгүйгээр төлбөрөө төлөн орон сууцтай болох боломжтой. Та бүхэндээ Golden Hill шинэ орон сууцны төлбөрийн нөхцөлийг танилцуулъя. Энэхүү орон сууцнаас 2 өрөө байр худалдан авахд урьдчилгаа төлбөрөөс хамааран үнийн дүнд өөрчлөлт орж байгааг харуулна.
100% төлбөрөөр төлсөн тохиолдолд 1 м квадратын үнийг сая 800 мянгаар бодоод 94 сая 194 сая 194 мянган төгрөгөөр авах боломжтой байгаа. 30% төлсөн тохиолдолд сая 870 мянган төгрөгөөр авж байгаа. Ингээд нийт үнийн дүн 97 сая 857 мянган 100 төгрөг болж байгаа. 100% төлбөрөөр төлсөн тохиолдолд та 3 сая 663 мянга 100 төгрөгийг хэмнэх боломжтой нь энэ хүснэгтээс харагдаж байна. За мөн Golden Hill орон сууцнаас та хоёр янзын нөхцөлтэйгээр орон сууц авч болно. Нэгдүгээр төрийн банкны орон сууцны зээлээр авч болно. Хоёрдугаарт жилийн турш сар бүр тогтмол төлөлт төлөөд хүүгүүгээр орон сууцтай болох боломжтой байгаа. За би энэ үнийг хүснэгтэн дээр тайлбарлаж харуулъя. Жишээ нь та 5233 м квадраттай 2 өрөө байрыг 1 м квадратыг сая 870 мянгаар аваад нийт төлбөр нь 97 сая болно. Үүнээс та 29 саяын урьдчилгаа төлбөр болгож 30% өгнө. Үлдсэн 68% дээрээ та орон сууцны зээлээр авсан тохиолдолд 15 жилийн турш сая 200 мянган төгрөг төлөөд орон сууцтай болох боломжтой. Эсвэл жилийн турш та сар бүр 5 сая төгрөг төлөөд ямар ч хүүгүүгээр орон сууцтай болж болно. Үзэгч та бүхэн миний танилцуулсан Golden Hill орон сууцыг сонирхож байгаа бол дор гарч байгаа утасны дугаар болон мэйл хаягаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Үзэгч та бүхэндээ хаан улд үүрэгт борлуулагдаж байгаа зарим нэг шинэ орон сууцны мэдээллийг хүргье. Миний танилцуулах дараагийн орон сууц бол хойно харагдаж байгаа Буган Соёмб нэртэй шинэ орон сууц юм аа. Буган Соёмб орон сууц нь хаан улд үүрэг 11-р хороо Хөдөө аж ахуйн их сургуулийн баруун хойно байрлаж байна. Буган Соёмб орон сууцны байршлыг Google-ийн газрын зураг дээр та бүхэнд тайлбарлаж үзүүлье. Буган Соёмб орон сууц руу очихын тулд төв замаараа зайсан руу явдаг төв замаар явж байгаад баруун гар тишээ эргээд чигээрээ явж байгаад Буган Соёмб орон сууцсан дээр ирж байгаа. За энэхүү байршлыг бүр илүү та бүхний мэддэг ямар нэгэн байгууллагаар төлөөлүүлж авч үзэх юм бол Хөдөө аж ахуйн их сургуулийн баруун хойно байршиж байна. Мөн Соёмб хотгоныг мэддэг бол Соёмб хотгоны яг хой талд байгаа. Буган Соёмб орон сууц 35 дугаар цэцэрлэг, 32 дугаар сургууль, мөн Хөдөө аж ахуйн их сургууль, гэх мэт сургууль, ихтэй сургуулиуд, мөн 10 жилийн сургуулиуд нойрхон байршиж байна. Буган Соёмб орон сууц маань туул голын яг эрэг дээр байршиж байгааг та бүхэн харж байна. Мөн Соёмбтой уулын хормойд байршиж байгаа. Буган Соёмб орон сууц нь нийт 6 давхар 24 айлын орон сууц юм. Зойрын давхартаа дулаан зогсоолтой 44 м квадратаас 131 35 м квадрат 2-оос 4 өрөө орон сууцнуудаас сонгох боломжтой. Буган Соёмб орон сууц нь 2013 оны 5 сард ашиглалтанд орно. Зайсан орчим нь гэр хорооллоос хол өвлийн улиралд Улаанбаатар хотын хамгийн утай багтай хэсэгт тооцогддог байгаамаа. Буган Соёмб орон сууц нь туул голын эрэг дагуу байршиж байгаа учраас тоосжилтгүй зөөлөн чиглэг уур амьсгалтай агаарын бохирдолтгүй байдал нь том давуу тал болж өгч байгаамаа. Зайсан захиалга авч байгаа бусад шинэ орон сууцнуудыг бодвол хэмт буюу 1 м квадратын үнийг сая 620 мянган төгрөгөөр та захиалан авах боломжтой болоод байна. Манай Тэнхлэг зууч компаниас сар бүр Улаанбаатар хотын шинэ болон хуучин орон сууцны 1 м квадратын үнийн судалгааг хийдэг байгаамаа. Энэхүү судалгаанаас харахад зайсан орчмын орон сууцны үнийн өсөлт 1 жилийн дотор 23.3% өсөлттэй байгаа нь харагдаж байгаа. Энэхүү судалгаанаас харахад зайсан орчимд буюу Буган Соёмб орон сууц байршиж байгаа газар үйл хөдлөх худалдан авсан тохиолдолд банкнд мөнгө хадгалнуусаас илүү ашигтай болохыг та бүхэн харж болно. Үзэгч та Буган Соёмб шинэ орон сууцыг худалдан авахыг хүсч байвал урьдчилгаа 50% төлөөд үлдэгдэл 50% дээрээ график гаргуулan санхүүгийн боломжиндоо тохируулан төлөх боломжтой юм аа. За одоо та бүхэндээ Буган Соёмб орон сууцны 85 м квадраттай 3 өрөө байрыг жишээн дээр авч тайлбарлая. Энэхүү орон сууцыг
1,620,000 төгрөгөөр та авах боломжтой байгаа 1 м2-ийн нийт үнийн дүн 137,700,000 төгрөг болж байгаа. Үүнээс та урьдчилгаа 50% төлөөд 68,850,000 төгрөг төлөөд үлдэгдэл 68,850,000 төгрөг үлдэж байгаа. Үүнийгээ та 7 сарын турш ямар ч хүүгүүгээр сар бүр 9,835,000 төгрөг төлөөд орон сууцтай болох боломжтой. Миний ард харагдаж байгаа шинэ орон сууц бол хаан ол дүүрэг 11-р хороо удирдлагын академийн зүүн тал байрлалтай шинэ орон сууц юм аа. Хаан ол дүүрэг 11-р хороонд байрлалтай 54 айлын орон сууцны байршлыг Google-ийн газрын зураг дээр тодорхой зааж харуулъя. 54 айлын шинэ орон сууц энд баригдсан байгаа. Мөн хажууханд нь 16 айлын 4 давхар орон сууц бас баригдсан байж байгаа. Ерөнхий төв зам маань энэ зайсангийн зам энүүгээр явж байна. Энэ болохоор нөгөө шинээр тавигдсан үндэсний цэцэрлэг түрээлэн рүү явдаг зам байгаа. Энэ оргил аршин сувил руу салдаг замаар ороод чигээрээ явж хагаад баруун гар тийшээ эргээд энэ хоёр орон сууцан дээр хоёулын дээр нь очих боломжтой. Эсвэл чигээрээ явж хагаад орон сууцан дээр очиж болно. За энэхүү орон сууц шинэ орон сууцнуудын маань тойроод цэцэрлэг, хүнсний дэлгүүр, супермаркет дээр нь ерөнхийдөө ойрхон байршиж өгсөн байгаа. Мөн та бүхний сайн мэддэг удирдлагын академи энүүхэнд байршиж байна. Тэгэхээр ерөнхий орон сууцны маань байршлыг та бүхэн бараг гатарлаж байгаа хаа. Улаанбаатар сувил болохоор энд байршиж байна. Энд оргил худалдааны төв гээд том сүлжээ дэлгүүр байж байна. Энэхүү худалдааны төв дотор Хас банк, Хадгаламж банк, Голомт банк гэх мэтчлэн нэлээд хэдэн банкны салбар байж байгаа. Энэхүү орон сууц нь нийт 9 давхар 54 айлын орон сууц бөгөөд зойрын давхартаа дулаан зогсоолтой. Та 43, 63, 74 м2-тэй 2 өрөө байрнуудаас сонгох боломжтой. Энэхүү орон сууц нь 2012 оны 12 сард ашиглалтанд орно. Улаанбаатар хотын төв зэгээс 3 км зайд байрлах энэхүү орон сууц маань 1 м2-ийнхаа үнийг сая 800,000 төгрөгөөр захиалган авч байгаамаа. Манай Тэнхлэг зууч компани Улаанбаатар хотын шинэ болон хуучин орон сууцны 1 м2-ийн үнийн судалгааг сар бүр тогтмол хийдэг байгаа. Энэхүү судалгаанаас харахад зайсан орчимд баригдаж байгаа шинэ орон сууцны үн ханшин 1 жилийн дотор 30% өсөлттэй гарсан байгаамаа. Энэхүү судалгаанаас харахад үзэгч та бүхэн банкнд мөнгө хадгалуулснаас илүү үйл хөдлөх хөрөнгө болгон авах нь илүү ашигтай болох нь үүнээс харагдаж байна. Үзэгч та бүхэндээ танилцуулах дараагийн орон сууц бол хаан ол дүүрэг 11-р хороо оргил аршин сувилийн зүүн талд байрлалтай 16 айлын 4 давхар орон сууц байгаамаа. Энэхүү орон сууц маань 2012 оны 12 сард ашиглалтанд орох бөгөөд 3 давхартай 2 өрөө байр ганц үлдсэн байгаа. Энэхүү орон сууцны төлбөрийн нөхцөл нь бол урьдчилгаа 70% өгөөд гэрээ байгуулан үлдэгдэл төлбөрийг график гаргуулан төлөх боломжтой. 1 м2-ийн үнэ нь сая 850,000 төгрөг байгаа. Үзэгч та бүхэн миний танилцуулсан хаан ол дүүрэг буюу зайсанд байрлалтай шинэ орон сууцнуудын илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэж байгаа бол доор гарч байгаа мэйл хаяг болон утасны дугаараар холбогдоорой. Миний танилцуулах орон сууц бол Баянзүрх дүүргийн 4-р хороо буюу та бүхний сайн мэддгээр Сэлэнг зочид буудлын баруун урт байрлалтай Чандан нөргөө орон сууц юм аа. Та бүхэнд би Чандан нөргөө орон сууцыг Google-ийн газрын зураг дээр харуулъя. Чандан нөргөө орон сууц маань Баянзүрх дүүргийн 4-р хороонд орших бөгөөд Цансрын аюулгүйн тойргоос зүүн тишээгээ яваад Сэлэнг зочид буудлын баруун талаар ирэхэд Чандан нөргөө орон сууцсан дээр ирнэ. Мөн зүүн дөрвөн замаасаа хойшоогоо эргээд Баянцэлийн ардуур эргээд байрны дундуур замаар явхад Чандан нөргөө орон сууцсан дээр ирэх байгаа. Чандан нөргөө орон сууцны эргэн тойронд сургууль цэцэрлэг үйлчилгээний төвүүд нь ойрхон байх бөгөөд хойд талд нь 97 дугаар сургууль, урд талд нь Орос 14 дугаар сургууль байгаа. Энэхүү орон сууц маань Сансрын түнэлтэй ойрхон учир түнэл орчмын бүх үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой байгаа.
Чандман нургаа орон сууц нь нийт 6 давхар 30 айл гал галамтай бодроо. Чандман нургаа орон сууцны нэг давхарт үйлчлэгээний талбай дулаан гараж байна. Давхартаа 6 айлтай байх бөгөөд нэг 36.9-оос 58.9 м квадрат хэмжээтэй нэгээс 2 өрөөнөөс сонголтоо хийгээрэй. Чандман нургаа орон сууц нь 2012 оны 12 сард ашиглалтанд орно. Даваа талын хувьд хүүхдийн тоглоомын талбайтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замтай мөн байршил сайтай сургууль цэцэрлэг үйлчлэгээний төвүүд нь бүгд нэг дор зохицолсон байгаа. Жишээлбэл миний зүүн гар талд Орос 14-р сургууль, баруун гар талд маань 97-р сургууль байгаа. Та хэрвээ Орос 14, 97-р сургуульд хүүхдээ сургадаг бол энэ орон сууцыг сонирхож үзээрэй. Мөн энд барилгын материалыг дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь барилгынаас материалын чанараас гэдэг. Эднийх бүх барилгын материал дулаан сангийнхаа нийт ангуудыг бүгдийг Европын орнуудаас оруулж ирж байгаа. Та хэрвээ удахгүй ашиглалтанд орох шинэ орон сууц сонирхож байгаа бол энэ орон сууц маань 2012 оны 12 сард ашиглалтанд орно. 1 м квадратын үнэ нь таны төлөх урьдчилгаа төлбөрөөс хамаарат сая 650-аас сая 800 мянган төгрөгийн хооронд байгаа. Та урьдчилгаа 30-аас 40% төлөөд 15 жилийн хугацаатай 1.5-аас 1.6% хүүтэй банкны зээлэнд хамрагдаж болно. За Чандман нургаа орон сууцыг та банкны зээлээр авах боломжтой. Банкны зээлэнд хамрагдах юм бол урьдчилгаа хэдийг төлөх болон сар бүр хэдэн төгрөгийн төлөлт хийхийг та бүхэнд танилцуулъя. За жишээлбэл би та бүхэнд 36.9 м квадраттай нэг өрөө байрны талаар танилцуулъя. Та 30% өгөх юм бол сая 750-аар бодоод нийт дүн чинь 67 сая 725 мянган төгрөг болно. Харин таны төлөх урьдчилгаа 20 сая 317,500, банкнаас авах зээл чинь 47 сая 407,500 төгрөг болж байна. Таны сар бүр төлөх төлөлт чинь 803,542 төгрөг байх юм байна. Үзэгч та миний танилцуулсан